За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Номын гол агуулгад орохоос өмнө танаас нэг асуулт асууя. Та 5 секундын дотор хариултыг нь гаргаарай. Асуулт нь бөмбөг олон цохиор байлаа гэж бодъё. Энэ хоёр нийлээд $1.10. Цохиор нь бөмбөгнөөс $1-оор илүү үнэтэй. Тэгвэл бөмбөг хэд вэ? За цаг дуслаа. Та хэрвээ дийлэх хүмүүст ижил бодолтой бол 10 цент гэж хариулсан байх. Гэхдээ сайн бодоод үзэх юм бол буруу гэдгээ анзаарна. Учир нь хэрвээ бөмбөг 10 цент юм бол үүнээс $1-оор үнэтэй цохиор $1.10 болж нийт $1.20 болчихно. Зөв хариулт бол 5 цент юм. Гэхдээ бид нар нэг тунгааж бодлохгүйгээр зөнгөөрөө л 10 центэд хариулцдаг. Иймэрхүү буруу сонголтууд бидний амьдралд маш их тохиодог. Хүн аливаа зүйлд зөнгөөрөө ханддаг уу эсвэл логик сэтгэлээтэй ханддаг уу? Ер нь бидний энэ тархин доторх шийдвэр гаргалт яаж явдаг вэ? Яавал өөрийн амьдралдаа буруу сонголт хийлгүү илүү ухаалгаар хандаж болох вэ? Уг сэтгэн бодох үйл явцын хариултыг тайлахаар асар их хэмжээний туршилт судалгаан дээр үндэслэж бичигдсэн ном бол Даниэл Kahneman-ы бичсэн Тунгаан бодох уу түргэн шийдэх үү ном юм. Номын зохиолч Даниэл Kahneman бол сэтгэл судлалын профессор бөгөөд 2002 онд эдийн засгийн Нобелийн шагнал хүртсэн ийм ирхэн байгаа. Тэрээр анхны удаа масс уншигч зориулаад бичсэн энэхүү ном нь Нью-Йорк Таймс-ийн бестселлер бүтээл. Мөн Америкийн нэртэй эдийн засаг шинжилгээ ухаан бизнесийн бүхий шагналыг хүртсэн ийм гайхалтай ном байгаа. За номны гол сэдвтэ орцгоё. Өмнөх дугаараар хүний тархи дунджаар өдөрт 35 мянган шийдвэр гаргалт хийдэг гэж дурдсан. Эдгээр шийдвэр гаргалт болгоны ард сэтгэн бодох үйл явц явж байдаг. Уг сэтгэн бодох үйл явц маань 1-р систем болон 2-р систем гэсэн хоёр гол дүртэй. 1-р систем нь автомат шин чанартай буюу танаас ямар нэгэн хичээлдүүдэд шаардлагагүй ажилдаг. Дээрээс нь өөртөө аягүй ихтэй. Жишээлбэл 2-ыг үржүүлэн 3 хийдвэ гэвэл та бодож төвлөрөлгүй шууд 6-гээд хариулчихна. Харин 2-р систем нь анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай буюу таны толгойг гашилтдаг систем гэсэн үг. Жишээлбэл 14-ийг үржүүлэх нь 23 хийдвэ гэвэл та гацхан мэдээж хариултыг нь бодож олохын тулд толгоогоо ажилуулах хэрэг гарна. Гэхдээ гол нь энэ 2-р систем аягүй их залхав. Подкаст ихэнд асуусан бөмбөг цохиорын асуултад буцахад таны 1-р систем автоматар 10 цент гэдэг тоог тархинтай төсөөлүүлж итгэлтэй болгосон. Хэрэв 2-р системийг ажилуулад жаахал ботсон бол хариултыг нь амархан олчих байсан шүү дээ. Гэхдээ 2-р систем залхуу байх нь аргагүй. Учир нь хүний тархи бол хязгаарлагдмал. Тархины эдис ачаалснаар глюкоз гэж шин бодис алдагдаж байдаг. Глюкоз дуусал хүний анхаарал төвлөрөхөө болно. Энэ бодис нь хоол нойроор нөхөгддөг. Эмэгтэйчүүд үүссэн ядарсан үедээ муухай аштай байдаг нь үүнтэй холбоотой гэж хэлж олно. Нэгэн сонирхолтой жишээ татахад Израиль улсын туршилтаар туршилтад оролцож байгаагаа мэдгүй 8 шүүгч нар бүтэн өдөр шоронгийн хоригдлуудыг хугацаанаас нь өмнө судлах өргөдлийг авч хилэлцжээ. Дунджаар бол өргөдөл 35% магадлалтай зөвшөөрөгддөг. Ингэхдээ хизээ илүү түлхүү зөвшөөрөгдөж байгааг харахад өглөө өдөр оройн зоогны дараа 65% зөвшөөрөгддөг бол энэ магадлал хоолноос өмнөх 2 цагт эрс буурч, завсарлагын өмнө бол бүр нэг ч өргөдөл зөвшөөрөгдсөнгүй. Ядраад үлдсэн шүүгчнаар татгалзах буюу авч хилцэхгүй, ярилцахгүй гэсэн амар сонголтыг сонгосон байх нь. Хуулийн өмнө хариуцлага хүлээсэн өндөр боловсролтой шүүгчнаар хүртэл логик үндэслэлгүй сэтгэл зүгээр юмд ханддаг нь илэрхий харагдаж байгаа биз? Хэрвээ та багшаасаа дүн гуйх гэж байгаа оюутан бол эсвэл ямарваа компанид борлуулалт хийх гэж байгаа бол цайны цагийн дараа очиж уулзах нь хамгийн ухаалаг сонголт болно. Үүнтэй холбоотойгоор 2-р систем ядарсан үедээ итгэмтгий болдог. Бас нэгэн туршилтаар ДНК бол гал юм гэсэн ямар ч утгагүй үйлбэр хэлээд үнэн эсвэл худлаа гэж хариул гэжээ. Ингэхдээ тал хүмүүст энэ асуултыг асуухаас өмнө хэдэн тоо цээжлүүлээд тархийг нь ядраасан байв. Тоо цээжилсэн хүмүүс үнэн гэж хариулах нь цээжлээгүй хүмүүсээс 50% гарав. Өөрөөр хэлбэл бид нар ядарсан үед юунд чамаагүй итгэдэг болчихдог. Боддоор өөр нэг туршлагаар бас хүн авиас сурталчилгаанд ядарсан үедээ амархан автдаг гэж нотлогдсон. Иймээс ямар нэгэн чухал шийдвэр гаргах гэж байгаа бол эхлээд өөрийн биеийн байдлаа нэг шалгаад үзэх нь чухал юм. За уг сэдвээ хагаад танаас нэг асуулт асууя. Жон ухаалаг, манлайлах чадвартай. Тэр сайн удирдахч болж чадах уу? Энэ тохиолдолд дийлэх хүмүүс эргэлзээгүй тийм гэж хариулна. Гэхдээ сайн удирдахч болоход ямар чадварууд байх ёстой гэж тунгааж үзсэн хүн төдийлөн цөөхөн байх. Ухаалаг, манлайлах чадвартай гэсэн хоёр шин чанар сайн удирдахч болно гэсэн дүгнэлтийг зөв гаргахад хангалтгүй мэдээлэл шүү дээ. Бид нар өөрт байгаа мэдээллийн хэмжээ болон чанарыг үл харгалзаж хариулт гаргахад тухайн мэдээлэл нь уялдаж лойвол өөртөө хэд ихтэй болдог. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо холбоогүй мэдээллийг бид дард тухамсартай холбодог гэсэн үг. Жишээ татаж үзье. Жон 3 настайдаа бичиг үсэг тайлагдсан. Жон одоо 20 настай бөгөөд ямар сургууль сурж байгаа вэ? A. Harvard. B. Мужийн гайгүй сургууль. C. Мужийн энгийн сургууль. Үүнийг сонсоод Harvard гэж бодож магадгүй. Гэхдээ Harvard-д тэнцэх магадлал ердөө 5% шүү дээ. Статистик тоо баримттай харах юм бол энгийн сургууль сурах магадлал хамгийн өндөр. 3 настайдаа бичиг үсэг тайлагдсан гэдэг баримтыг хэд дөвөөлгөж өөр баримт мэдээлэл бодлогүй өнгөцгөн дүгнж байгаа гэсэн үг.
Хүний тарих боловсруулах мэдээлэл цөөхөн байх тусмаа таатай. Эсвэргээрээ их байх тусмаа төвөгшөөдөг. Төвөгшөөгөө зогсолтгүй өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Туршлаар та өөрийгөө манлайлагчдыг нотлох 6 үйл явдал ярьж өгөөч гэсэн бүлэг хүмүүс ба 12 үйл явдал ярьж өгөөч гэсэн бүлэг хүмүүсийг харьцуулахад хүн олон баримт татах гэж оролдох тусмаа өөртөө итгэлгүй, сүүлдээ өөрийгөө манлайлагч биш гэж дүгнэж эхэлжээ. Тэгэхээр бодиттой зөв шийдвэр гаргах гэж байгаа бол ганц мэдээлэл дээр тулгуурлалгүй олон мэдээлэл дээр үндэслэл зохино. За дараагийн сэдвтэ орцгоё. Бид нар өөрсдийн шийдвэр гаргалтаа хүрээлэн буй оршинс ангид буюу бие даасан шийдвэр гаргалт хийсэн гэж боддог. Гэхдээ энэ бол худлаа юм. Хүрээлэн буй орчин бол бидний шийдвэр гаргалт болон үйл хөдлөлд нөлөөлдөг. Туршлаар оюутнуудад комик ном үзүүлэхдээ талд нь харандаа хөндлөн зуулган, царайг нь инээмсэлж байгаа мэт болгож үлдсэн талд нь харандаа нэнийг үзүүрийг зуулгав. Харандаа хөндлөн зоосон оюутнууд комик номыг инээдтэй гэж дүгнэх нь илүү байсан. Бас нэгэн туршлаар оюутнуудад мартамтгай, халзан, үтэл гэх мэт үгийг оруулж өвүүлбэр цогт даалгар өгөв. Үүний дараа оюутнуудыг нөгөө булангийн өрөөлөө яв гэж заагаад тэдний алхах хурдыг нууцаар хэмжихэд дээрх үгсийг авсан оюутнууд өөр үг авсан оюутнуудаас хамаагүй удаалгаж өөр нэг туршлаар их сургуулийн цайны өрөөнд хэд ч хамаагүй хүссэн мөнгө төлөөд сүү авдаг булан хийжээ. Ингэхдээ мөнгөний савны хажууд 7 хоног орно цэцгний зураг болон ширтэж буй нүдний зураг тавихад нүдний зураг тавьсан 7 хоног нь цэцгний зураг тавихаас 3 дахин их хэмжээний мөнгө цугларсан байдаг. Эдгээр хүрээлэн буй орчин болон болж өнгөрсөн үйл явдлын хамаарлыг улс төр түгээмэл ашигладаг. Жишээлбэл мужийн боловсролын төсөв нэмэгдүүлэхтэй холбоотой олон нийтийн санал асуулга явуулахад хорооны байрнаас илүү тухайн мужийн сургууль санал асуулга авсан дэмжигдэх магадлал 2 дахин илүү байдаг. Хүний сэтгэл зүйг удирдах ийм амархан байх нь. Ингэхдээ тухайн мэдээлэл ямар дараалалаар орж ирж байгаа вэ гэдэг маш чухал. Танаас нэг асуулт асууя. Дараах дурдах 2 хүн танд ямар сэтгэл төрүүлж байгаа вэ? Алаан бол ухаалаг, хичээнгүй, адгуу, нэхэл хатуутай, зөрүүд, атаач. Харин Б бол атаач, зөрүүд, нэхэл хатуутай, адгуу, хичээнгүй, ухаалаг. Та ихэнх хүмүүстэй ижил зан төлөвтэй бол алаан талтай амтсан мэдээж. Эхэлж дурдсан зан чанар дараа нь дурдсан зан чанаруудын утга агуулгыг өөрчилнө. Ухаалаг бөгөөд атаач гэхлээр за яах вэ? Мундаг хүн юм байлгүй дээ гэж бодож болохч атаач бөгөөд ухаалаг гэвэл хорон зүйлс сэтгэдтэй гарамгаа юм шиг санагдсан байх. Нөгөө талаа бид нар олон мэдээлэл боловсруулах шаардлага гарвал сэтгэл хөдлөлөөр биш, зөв зохистой, логик сэтгэлгээтэй үнэлэх ёстой. Энэ сэдвийг ярьж эхлэхэд дурдсан хүний шийдвэр гаргалтын бие даасан байдлын талаар номны зохиогч Даниэл аливаад уягдах нь гэдэг хүчин зүйл гаргаж үүнийг нотолжээ. Түүний туршлаар музей үзэж буй хүмүүст газрын тос далайг хэрхэн бохирдуулж байгаа вэ гэдэг талаар нухастай тайлбарлаж өгсөний дараа та үүний төлөө жилд хэдэн доллар хандив өгөх боломжтой вэ гэж асуугаад ингэхдээ зарим хүмүүсээс та $5 хандивлах байсан уу гэж асуув. Тэгэхэд $5 гэдэг үгийг сонссон хүмүүс дунджаар $2 өгнө гэж хариулсан бол сонсоогүй хүмүүс $64 хандивлах боломжтой гэсэн. Энэ хоёрын хооронд 32 дахин ялгаа гарч ирж байгаа. Дараагийн өдөр нь өөр хүмүүсээс $400 хандивлах байсан уу гэхэд дунджаар $143-оор нэмэгдэв. Бас нэгэн туршлагаар Германд дунджаар 15 жил шүүгч хийсэн шүүгчдэд 3 болон 9 доо гарахаар тохируулах хийсэн шоуг шийдүүлээд хулгай хийсэн эмэгтэйд хэдэн сарын ял оноовол зохих талаар лавлав. Ингэхдээ гарсан дооноос илүү ял оноох уу, бага ял оноох уу гэж асуухад дунджаар 3-ын тоо буусан шүүгчид 5 сар, 9-ийн тоо буусан шүүгчид 8 сар гэж хариулт өгжээ. Тэгэхээр эндээс харагдаж байгаар та хин нэгнийг ятгах гэж байгаа бол тухайн үед тоонд уйж өгөх. Эсвэргээрээ хин нэг нь таныг ятгах гэдэг бол нөгөөний хэлж буй зүйл нь үндэслэн шийдвэр гаргаж болохгүй байх нь. Сэдвээ өөрчлөө танаас нэг асуулт асууя. Та сайн жолооч мөн үү? Энэ асуултыг Нью-Йорк хотын жолоочдоос асуухад 90% нь эргэлзээгүй тийм гэжээ. Тэгвэл асуултаа арай өөрөөр асууж үзье. Та дундаж жолоочоос сайн жолооч уу? Ингэж асуувал та дундаж жолооч ямар байдгийг бодох шаардлага гараад барьстай хариулт өгөх болно. Иймэрхүү байдлаар бид дундаж ямар байдгийг бодлогүйгээр өөрийгөө сайн гэж үзээд өөртөө хэд итгэлтэй байдаг. Америкт шинэ бизнесүүдийн 65% нь эхний 5 жилдээ бүтлгүүтдэг. Шинээр байгуулагдсан ресторануудын 60% нь эхний 3 жилдээ хаалгаа барьдаг. Ийм тоон баримт байхад дөнгөж гараагаа эхлүүлсэн бизнесмэнүүдээс асуухад 81% нь амжилт олох 70% магадaltaй, 33% нь бүтлгүүдэх боломжгүй гэж хариулжээ. Төсөөлөл болон бодис байдал хоёрын хооронд 2 дахин зөрүү гарч ирж байгааз дундажлаад үзэх юм бол шинээр бизнес эхлүүлснээс авиа компанид ажиллаж байсан нь хамаагүй илүү ашигтай. Гэхдээ бид нар тоон баримтыг үл хайхарч өөдрөг үзлээрээ өөрийгөө эрсдэл оруулдаг. Мэдээж өөдрөг үзлэл бол чухал. Угаасаа нийгэм таныг өөртөө итгэлтэй байхыг хүсдэг. Ингэж байж капитализм утгаараа ажиллана. Гэхдээ энэ үзэл маань хэр их хосолтой гэдгийг та бүхэн анзаарсан байх. Тэгвэл яаж сэргийлэх ёстой вэ гэвэл яавал амжилт олох вэ биш, яавал бүтлгүүтэх вэ гэсэн эсрэг аргумент дэвшүүлэх ёстой. Түүний санал болгож байгаагаар аливаа хурал цуглааны эцэст бид асуудлыг энэ маягаар шийдэшээ гэж төсөөлье. Гэтэл санаанд оргонгүй их алдагдал оржээ. Энэ тохиолдолд ямар алдагдал орж болох тухай та бүхэн санаа оноогоо хэлнэ үү? Хэмээн зөвлөлдөх ёстой.
хувь хүн дээр авч үзэх юм бол хүн өөрийн итгэсэн зүйлд айлчлах итгэсээр байгаа л дуусахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн итгэсэн зүйлийнхээ эерэг мэдээллийг сонсноо гэхээс сөрөг мэдээллийг хүлээж авах болдог байна. Дурлал цохор гэдэг үг бол үнэн болохыг бид бүхэн мэдэх байх. Өөрний жишээ татвал Америкчууд галт тогооны төсвийн анхны тооцоолол нь эцсийн дүндээ 2 дахин их зардал гарчдаг гэсэн судалгаа бий. Үүнтэй адил чухал шийдвэр гаргалтын үед албаар өөрийгөө өвчлөөд сөрөг мэдээллийг авч үзвэл таны амьдрал илүү ухаалаг болно гэдэгт итгэлтэй байна. За сүүлийн бүлэг рүү орцгоё. Миний хувьд хамгийн дуртай бүлэг маань байгаа. Танаас 2 асуулт асууя. Эхнийх нь та баталгаатай авах $900 сонгох уу эсвэл $1000 хожих 90% магадлалтай тоглоом тоглохоор шийдэх үү? Хоёр дахь нь та $1000 шууд алдах нөхцөл байдлыг сонгох уу эсвэл 90% магадлалтай $900 алдах нөхцөлийг сонгох уу? Та дийлэх хүмүүстэй ижил бол эхний асуултад шууд $900-ыг сонгож, хоёр дахь асуулт дээр 90% магадлалтайгаар $900 алдахыг сонгосон байх. Энэ хоёр асуулт магадлал болон хүлээж буй үр дүнгийн хувьд яг ижилхэн гэдгийг анзаарсан байх. Логик үндэслэлээр бодох юм бол эрсдэл гаргахыг хүсдэг хүмүүс бол $900 авч $1000 алдна. Харин эрсдэл гаргаад их ашиг хүртэх сонирхолтой хүн бол аль алин дээр нь 90% сонгох ёстой. Гэхдээ дийлэх хүмүүс тэгийг байх. Эндээс юу харагдаж байгаа вэ гэхлээр бид сэтгэл зүйн хувьд хожихоос илүү алдахаас их айдаг. Үүнтэй холбоотой бас нэг жишээ татаж үзье. Танд зоос шидэх тоглоом тоглох санал тавьжээ. Зоос тоогоороо буул та $100 алдна. Харин сүл дээрээ буул $150 хожино. Ийм нөхцөлд та тоглох уу? Эдийн засгийн олон хувьд бол маш ашигтай болцол. Гэхдээ дийлэх хүмүүс энэ болсоос татгалздаг. Тэгвэл хэдэн доллар байвал зөвшөөрөх вэ гэж асуухад дунджаар $200 буюу 2 дахин их байвал зөвшөөрсөн аж. Дийлгэсэн дээр гаргасан мөрөөгөр хожил ардгалт болон баяр баясгал, гуниг харуулслын хамаарлыг харуулж байна. Эндээс харагдаж байгаагаар бид нарын сэтгэл зүй алдсан үед хэлбэлцэх нь хожсон үед хэлбэлцэхээс бага байгаа нь илэрхий байгаас арай ойлгомжтой үйлбэрээр дүгнэх юм бол хүмүүс бид адилхан хэмжээний ашиг алдагдлыг өөрөөр хүлээж авдаг гэсэн үг. Уг нь бол $1000 алдсан ч хожсон ч танидаас яг адилхан хэлбэлцэж байгаа. Гэхдээ хүний сэтгхүй тэгдэггүй логикийн зөрчил гэж хэлж болно. Гэхдээ угаасаа ДНК-гийн үед ингэж хөгжчихсөн. Бидний тархи угаасаа сөрөг мэдээллийг илүү хурдан ач холбогдлогч авч үздэг. Угийн балар эртнийвээс хүн төрлөختөн амьд үлдэж бусад араатнуудаас өөрийгөө хамгаалахын тулд тархины алхад эмзэглэдэг энэ хэсэг хөгжсөн. Гэхдээ одоо бол тийм юм байхгүй шүү дээ. Юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл бид нар хамгийн гол нь өөрсдөө сэтгхүйгээ таних нь чухал юм. Бидний амьдралд хожих эсвэл алдах гэсэн сонголтууд маш их тулгардаг. Энэ бүхэн сэтгэл зүгээрээ биш логик үндэслэлтэй хандах ёстой. Хүн угаасаа хожихоос илүү алдахаас айдаг шүү дээ гэд өөртөөгөө ярилцаад статистик тоо баримт тооцоолуур дээр үндэслэж шийдвэр гаргал зохистой. Ингэхдээ үйлбэр болон үзмжинд нь биш, бодит агуулгад нь анхаарлаа хандуулах ёстой. Жишээлбэл нэгэн туршилтын үеэр хүмүүсээр 2 савны аль нэгийг сонгуулад дотор нь хийсэн бөмбөглөгүүдээс суулжээ. Улаан бөмбөлөг тааруул хожих байлаа. А савнд 10 бөмбөлөг байсны нэг нь улаан байв. Харин Б савнд 100 бөмбөлөг байсны 8 нь улаан байх тохиолдолд та аль савыг сонгох вэ? А савыг сонгоход 10%, Б савыг сонгоход 8% хожих магадлалтай. Гэхдээ бодит байдал дээр туршилтанд оролцсон хүмүүсийн 30-40% нь илүү олон бөмбөлөгтэй Б савыг сонгосноор хожих магадлал багатай хувилбарыг илүүд үзжээ. Энэ бол подкаст ихэнд дурдсан 1-р системээр буюу зөнгөөр нь ажилуулад алдаж байгаагийн илэрэл юм. Эцэст нь подкастаа дүгнэхэд хүн харсан мэдэрсэн бүхнээ үнэн гэж бодож, толгойг ашиглахаас залхуурч эрсдлээ дутуу үнэлж, өөр таатай мэдээлэлээр тулгуурснаар буруу шийдвэр гаргал хийхэд хүргэдэг. Дээрээс нь тухайн үеийн нөхцөл байдал, хүрээлэн буй орчныг хэрхэн хүлээж авч байгаа нь таны шийдвэр гаргалтад маш том нөлөөлдөг. Энэ номыг уншиж мэдснээр үүнийгээ бодитоор хэрхэн ашиглах вэ гэдэг асуулт уншигч өөртөө нь хүлдэнэ. Номны зохиогч хүртэл хүний сэтгхүйн талаар дэлгэрэнгүй судалгаа хийж чадсан ч би өөрөө судалгаа хийхээс өмнөдөө төдийлөө өөрчлөлтөө гэж дурдсан байдаг. Хэдий өдөр тутмын амьдралдаа энэ бүхний буулгаж хөвшүүлэх хэцүүч ямар нэгэн чухал шийдвэр гаргалт хийх үед урьднаас илүү боломжтой хандаж тус тусдын сонголтуудыг реалист байдлаар хандан үнэлэх хэрэгтэй. Энэ ном бол үйл хөдлөлийн эдийн засаг болон танин мэдхүйн сэтгэл судлалын хамгийн дэлгэрэнгүй тайлбарлагдсан ном юм. Хэрэв та амьдралдаа илүү ухаалаг сонголт шийдвэр гаргалт хийхийг эрмэлзэж байгаа бол энэ ном таны хайсан ном болно. Подкастын таалагдсан бол subscribe хийснээр дараагийн дугааруудыг олж сонсох боломжтой болно шүү. Дуустал нь хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.